Сайн мэцхан нөхөн үзэгчтэй нь T2 телевиз цаг тутам мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Мэдээний өрөөнд энхтэй ажиллаж байна. Нэмэгдсэн үртгийн албан татврын урамшууллын 2018 оны 11-р сарын сугалааны тохирол 12-р сарын 23-ны нэм гарагт орон даяар шууд явна. Иргэн та 2018 оны 11-р сарын 1-ээс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 12-р сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүрхүүлснээр нэмэгдсэн үртгийн албан татврын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Нийслэлийн өргөн амрагч газрын нэрэн аппарат алдагдсан тухай мэдээлэл энэ сарын 7-ны өдөр гарсан юм а. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа юм байна. За шалгалтаар өргөн амрагч газрын алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нэрэн засгийн эрхлэгч ООН өөрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон байдаг. За тэрээр хувийн эмнэлэгтээ нэрэн фото аппарат, нэрэн тэрэгцэг зэргийг хэрэглэж байсан байна үнэ. Гэхдээ би дарга нартай хэлж зөвшөөрөл авсан, буцааж өгсөн хэмээн мэдүүлсэн байна. Улмаар алга болсон төхөөрөмжүүдийн 3-ыг нь өргөн амрагч газар эргүүлэн олж авчирсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Монгол Ардын намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж баг хурлаа энэ сарын 19-ны өдөр хийхээр товлсон байна. Энэ удаагийн хурлаар нам дотор хагарал заасах, зарим гишүүнийг үлдээх хэсгийг шийдэх зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ гэж яригдж байна. Намын дарга хөрөлсөгч энэ талаар одоо намаа цэвэрлэх хэрэгтэй болсон байна. Миний тэмцэл цаашдаа улам хатуу байх болно хэмээн мэдэгдэж байсан юм а. Дүнжин гар худалдааны төвийг нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийг хэрэгжүүлэх жишг зах болгосон байна. Тус төвийн худалдаа үйлчилгээний 1054 цэг татврын албанд бүртгэгдэж нэмэгдсэн өртгийн албан татврын баримт олгодог болж байгаа юм байна. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын систем ашиглаад 3 жил болж байгаа юм байна. За нөөтөөс 2018 онд өөрчлөлт байдлаар төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байна. Нэмэгдсэн өртгийн албан татврын сугалаанд 2017 онд 150 мянган гаруй иргэн азтан болж 5.8 тэрбум төгрөгийн хонжуур хожиж байсан бол 2018 онд 200 мянган иргэнд 15.2 тэрбум төгрөгийн хонжуур олгох урьдчилсан тооцоо гарсан байна. За мөн 2017 онд цахим системд баримтаа бүртгүүлсэн 620 мянгад иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаад олгожээ. За 2018 оны урьдчилсан мэдээгээр 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөгийг олгохоор болж байгаа юм байна. Францын Orange, Их Британий BT Group, Германы Deutsche Telekom гэх Европын томоохон харилцаа холбооны компаниуд Huawei-гийн 5G сүлжээнээс татгалзаж байгаагаа өчигдөр зарласан байна. Франц болон Норвегийн засгийн газар цахим аюулгүй байдлаа хангахын тулд тус сүлжээнээс татгалзахаар зэхэж байна гэж ойрын ихсруулж AFP агентлагт уламжилсан байна. Huawei компани нийт ашигынхаа 27.8%-ыг Европын зах зээлээс бүрдүүлдэг ба дээрх шийдвэр тус компанид зохилтолжээ. Америкийн нэгдсэн улсын засгийн газар саяхан Huawei компанийг Бүгд найрамдах Гадаад улсын засгийн газар болон их баригчлалынхаа зааварчилгаагаар ажилдаг олон улсад тагнуул хийдэг хэмээн мэдгдсэн юм а. Улмаар цагаан ордны тэргүүн Дональд Трамп холбоотой орнуудаа Huawei компаниас татгалзахыг уриалжээ. Тагнуул хийдэг гэх мэдээллийг Huawei компанийн удирдлагууд эрс өгүүлсэгдэг бөгөөд саяхан бид Бүгд найрамдах Гадаад улсаас улсын засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулдаг болно гэж мэдгдсэн байна. За энэ сарын ихэр тус компанийн санхүү эрхэлсэн захирал Ben Wanzhou Америкийн нэгдсэн улсын хүсэлтээр Канадын цагдаагийнхан баримжилсан юм а. Түүнийг Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хоргийг зөрчин Ираны тав технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгасан байна. Эрхэм үзэгчдээ бид та бүхэндээ цаг тутам мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Мэдээний өрөөнд ингэж ажиллаа. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа.